За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. 26 оны шинэ өдрийн мэндийг хүргэе. За 25 оны туршид бидэнтэй хамт байж бас миний бэлтгэж байгаа гараг иргэсийн төлөв байдлуудыг сонирхож судалж бас комент бичиж санал бодлоо хуваалцаж байсан та бүхэндээ баярлалаа. За одоо ингээд 26 онд 2 дахь жилдээ бид нар бас хамт байгаа гэж найдаж байна. Цаашдаа бид нар ингээд энэ бүхнийгээ хамт хийгээд хэлээд санал бодлоо хэлээд яриад хөгжүүлээд явна гэж ойлгож байгаа шүү. За тэгэхээр 26 оны ерөнхий төлөв байдал гэдэг дээр юу ярих вэ гэхээр гараг иргэсүүдийн хөдөлгөөн нь таны хэдвэр гэрт ямархуу нөхцөл байдал яаж өөрчлөгдөх вэ гэдгийг 26 оны ерөнхийд нь ярьчнаа. За 26 он бол хилэнцгийн ордны хувьд бол карьер, нийгэмд эзлэх байр суурь болон амьдралын зорилгоо шинээр тодорхойлох оргил жил байх болно гэж судлаач астрологчид хэлж байна. За тэгэхээр энэ орны одоо энэ ирч хүч бол за таны карьерийн салбарыг идэвхжүүлнэ, мэргэжлийн салбартаа хүлээн зөвшөөрөгдөн томоохон тийм өсөлт гаргахын боломжоор хангана гараг иргэсүүдийн нөхцөл байдал танд гэж хэлж байна. За энэ түрүүнд хамгийн одоо түрүүнд танд нөлөөлөх гараг бол бархас байд гараг. За бүхнийг ивэдэг, тэтгдэг, өргөждөг, тэлдэг, хөгжил дэвштийг амладаг өгөөмөр гараг. Бархас байд бол таны 10 дугаар гэрт орж ирэх нэ. За 10 дугаар гэр гэдэг бол таны альбан тушаал, нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлдэг. Тэгэхээр карьерийн хувьд бол тесрэлт болно гэж ингэж үзэж байгаа юм байна. За 10 дугаар гэрт хизээ шилжих вэ гэхээр 6 сард шилжинэ. За яадгүй карьерийн 10 дугаар гэр гэдэг нь арслангийн ордонд нэгдүгээр гэрт орж иж байгаа гэдэг чинь таны 10 дугаар гэрт орж иж байгаа гэсэн үг юм байна. За тэгэхээр карьер одоо өөрчлөгдөхийн дээрээс зэрэгцээгээр мэргэжлийн чиг хандлага, амьдралын чиг хандлага бас өөрчлөгдөнө гэж. За тэгэхээр энэ бол таны мэргэжлийн салбарт хамгийн одоо 12 яг мэргэжил карьер албан тушаалын тухайд 12 жил томоохон боломж гарч үзэж байна. Яг бол нэг гэрт одоо 1 жил болдог. Бархас гараг бол зодиакийн 12 ордыг тойрох бүтэн одоо 12 жил хагасчих болдог л доо. Тийм болохоор таны энэ гэрт 12 жилд нэг удаа л орж иж гэж байгаа. Тэгэхээр албан тушаал ахих, шинэ бизнес эхлүүлэх. За ер нь бол одоо анхаарлын төвд орох, хийсэн бүтээснээ үнэлүүлэх юм уу. Нийгмийн статус өсөж амьдралын чиг хандлага чинь илүү тодорхой өөдрөг болно гэж ингэж гарч байгаа юм байна. За дараагийн гараг бол мэдээж 1 буюу 2 дугаар сард тохиох 2 том нэлийн удаан хөдөлгөөтэй гарагуудын өөрчлөлт. Энэ бол санчир гараг, нэг нь далайван гараг. За санчир гараг гэдэг бол үргэлжийн одоо сахилгаагаад хатуудаг журам хүйтэн хөндөй хууль журам хязгаарлалтыг ингэж заадаг л да. Гэхдээ дандаа хүйтэн хөндөй хатуу гэхээс илүү ер нь сахилгаагаад хариуцлагыг их шаарддаг юм гараг. За энэ таны 6 дугаар гэрт орж иж байгаа юм байна. Энэ бол таны өдөр тутмын ажил, эрүүл мэндэд чинь нөлөөлнө л гэсэн үг. За тэгэхээр олон жил үргэлжлээ. Ер нь бол энэ дээрэс нь Нептун гэдэг далайван гараг бол их удаан хөдөлгөөнтэй. Тэгэхээр энэ далайван гарагийн хөдөлгөөн бол олон жил таны амьдралд нөлөөлдөг гэсэн үг. Тэгэхээр далайван гараг 2 дугаар сарын дундуур бас таны 6 дугаар гэрт орж ирнэ. За далайван Нептун хоёр нэгдэж байна гэдэг бол таны одоо өдөр тутмын амьдрал болоод эрүүл мэндийн хэв, эрүүл мэндээ сахихтай хэв, хандлага, дадал зуршилт чинь маш хариуцлагатай хандахыг шаардна гэсэн үг. Шинэ бүтэц шаардна, бие махбод эрүүлжүүлэх, төлөвлөх тийм аа. 6 дугаар гэр гэдэг бол ажил төрөл өдөр тутмын амьдралаас гадна эрүүл мэндийг хариуцдаг учраас. За тэгэхээр та ажлын арга барилаа илүү бодтой болгоод эрүүл мэндэд анхаарах шинэ дэглэмийг баримтлаж эхэлнэ гэж байна. За тэгэл зарим нэгэн хүмүүсийн тухайд бол одоо хий хоосон одоо мөрөөдөөд л явдаг тэр зуршил байж болно шүү дээ. Яг тийм юм хийндээ тэгж ингэж цаг цагаар дадал зуршил хөвшүүлэндээ гэж бодоод мөрөөдөөд яваад байдаг бол алхам хийдгүү байсан байж магадгүй тийм. Тэгэх юм бол одоо өдөр тутмын амьдралдаа илүү утга учиртай, илүү үр дүнгийн үтсэн тийм одоо дадал зуршлыг ажил дээрч тэр өдөр тутмын ажилд тэр эрүүл авах үед дэвч тэр юм
хэвшүүлэхэд чинь одоо энэ их зүйлийн нөлөө туслах нэ. За тэгэхээр хэрэгжүүлдгүүд туршлаасаа салаад жинхэнэ цахилгаан баттайгаар хэрэгжүүлж эхэлнэ л гэсэн үг. Энд бол зэж гаргийн нөлөөтэй. За тэгээд энэ бүтээлч хүмүүсд бол бүтээлч уран бүтээлч хүмүүсүүдэд бол санчир гар биш нэвтүү гараг гэдэг бол үргэлж санаар нөлөөлдөг. Яагаад гэвэл төсөөллийг их сайн хөгжүүлдэг, зөн совин маш хурц болгодог. За тэгээд мөрөөдлийг маш одоо их тийм тодорхой харахад далайн гараг нөлөөлдөг л доо. За тэгээд энэ бүхнийг ажилдаа амьдралдаа эрүүл мэндийн хэрхэн хөвшүүлэх вэ гэдгийг зохицуулж явчих юм байна. За дараагийн гараг чухал өөрчлөлт үзүүлэх гараг бол нөлөө үзүүлэх гараг бол 8 дугаар гэрт байрлах уран буюу тэнгэрийн ван гараг. За тэнгэрийн ван гараг гэдэг нь аянга цахилгаан, баш гинтийн өөрчлөлт, шинжилэлт, эрхчлөлийг илэрхийлдэг бол 8 дугаар гэр гэдэг бол бусдын мөнгө, хамтын хөрөнгө оруулалт, өв залгамжлалыг илэрхийлдэг. За тэгэхээр бол тэр хамтын мөнгө санхүү бусдаас хамааралтай одоо жишээлбэл санхүүгийн нөхцөл байдал байж болно шүү дээ. Хамтын хөрөнгө, хамтын бизнес гэх мэт байдалд маш том өөрчлөлт орно гэсэн. Хувьсгалтай өөрчлөлт гэж хэлж болно л да. Гинтийн өөрчлөлтийг уран буюу тэнгэрийн ван гараг илэрхийлдэг. За тэгэхээр гинтийн хөрөнгө оруулалт орж ирж магадгүй гэв гинт юм тийм ээ. Эсвэл өр төлөө багдуулж дуусгах. Хамтрагчийнхаа санхүү мөнгөний байдалд ер нь нэлээд өөрчлөлт гарахыг энэ онд харна гинэ. За тэгээд мэдээж бол энэ уран гараг, уран буюу тэнгэрийн ван бол эрхчлөө илэрхийлдэг болохоор үргэлж шинэлүүлэн үйлж идэг цоо шин нөхцөл байдал эрхчлөө санхүүгийн хувьд одоо тийм эрхчлөөтэй байх шинэ хандлага, шинэ боломж, трендүүдийг одоо эргэж харах юм шаардлагатай болно гэсэн байна. За тэгвэл нар сарны хэртэлтүүд бол бас хүмүүсийн амьдралд ялангуяа одоо хэдгээр гэрт чинь хэртэлт болж байна гэдгээс шалтгаалаад маш чухлаар нөлөөлдөг. За ер нь хэртэлтүүд бол жилдээ 2-3 удаа, заримдаа 4 удаа ч гэсэн болдог. За ер нь нар гэрцээ дараа нь сар хэртчээдэг. Энэ хоёрын хоорондох үеийг бол коридор үе гэж хэлдэг. Онцгой анхааралтай боломжтой байхыг шаарддаг. За эхний хэртэлт бол 2 сарын эхээр 2 сарын дундуур 2 сарын 7-нд болно. За энэ тэрний дараа эхлээд нар хэртэн, тэгээд 3 сарын 3 сар хэртэн гэж байгаа юм. За энэ хэртэлт танд яаж нөлөөлөх вэ гэж. За хумхын ордонд болох энэ хэртэлт за ганцхан хумх гэхээс үл энэ үл тэнглэгийн дагуу чинь нар сарны хэртэлтийг ярьж байгаа дандаа тэнглэгийн дагуу авч үздэг. Тэгэхээр хумхын орд хумх болоод охины орд яг тэнглэгийн дагуу таны 4-р гэр, хумхын орд 4-р гэр, охины орд таны 11-р гэр найз нөхөд. За тэгэхээр энэ хэртэлт бол эхний энэ хэртэлт таны 4-р гэр буюу таны эцгийн гэр орон таны өөрийн зүйл хөдлөх хөрөнгө гэдэг зүйлтэй холбогдож байгаа бол 11-р гэр найз нөхдийн хүрээлэл. Энэ бүх одоо салбарыг чинь хөндөх нэ. Тэгэхээр энд бол шинэ эхлэл болно. Найз нөхдийн хүрээлэнд одоо ямар төсөл хөтөлбөр, ямар одоо хамтын ажиллагаа өрнөж байгаа тэр бүхэн альсвал гэр бүлийн хүрээнд гэрийн одоо үйл хөдлөх хөрөнгө, байшин сав, ээж аавын гэр орон гэх мэт тэр асуудлууд чинь шинээр засах, шинжлэх, өөрчлөх, тохижуулахтай иймэрхүү ажлууд эхлэн аль эсвэл зарим нэг юмыг дуусгаар болгоно. Гэрээг өөрчлөлт ч юм уу эсвэл найз нөхдийн хүрээ шижлэгддэг ч юм уу. Нэг иймэрхүү үйл явдлууд эхний хэртэлтийн үед болох нэ. За 2 дахь хэртэлт бол 8 дугаар сард болно. За нэг бол бас нэлээд радикал өөрчлөлтүүд болох тийм хэртэлт гэж үзээд байгаа. За 8 сарын эхний хэртэлт бол арслан болон зал загсны ордонд үргэлж болох юм хэртэлт байна. За тэгэхээр энэ бол 10 дугаар гэр болон 8 дугаар сарын хэртэлт бол карьерт 10 дугаар гэхээр бол карьер албан тушаалт чи өөрчлөлт орно гэж байгаа юм. За тэгэхээр зарим хин нэг үүнд бол албан тушаалын маш сонирхолтой санал хүлээж авч карьерийн шал өөр чиглэл юм уу эсвэл шинэ тата боломжийг хүлээж авдаг ч юм уу. Эсвэл зарим нэгэн хүмүүс нь бол ажил албаа өөрчилж
цоо шин одоо зүйл рүү өөрийнхөө амьдрал бэрхшний чиг хандлага чиг баримжаа чинь шал өөр чиглэл рүү явдаг ч юм уу иймэрхүү. За нөгөө тэгвэр бол бас тэр 5 дугаар гэр буюу одоо хөөхд бүтээгч үйл ажиллагаатай холбоотой тэр нэг төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх эсвэл зарим нэгэн одоо мөчлөгийг дуусгах. Иймэрхүү үйл явдлууд бол 8 сарын эртэлтээр үргэлжилж нэг мөчлөгийг дуусаад дараагийн шинэ мөчлөгийг эхлэх иймэрхүү нөхцөл байдлуудыг танд үзүүлэх нэ. За ингээд эртэлтийн тухайд бол ийм байна. За дараагийн нэг чухал гариг бол суурь гариг. За анхаар дурлал, бүтээлч үйл ажиллагаа, гоо сайхан, урлаг, соёл гэх мэт бүх одоо тийм зүйлүүдийг үйл ажиллагааг идэвхжүүлдэг, дэмждэг сугар гариг. За сугар гариг бол энэ үед 26 оны 10-11 дугаар сард ухрах хөдөлгөөнд орно. Энэ ухрах хөдөлгөөн таны 12 дугаар гэрт үйлчлэх нэ. За 12 дугаар гэр гэдэг бол тусгаарлагдаж өөрийгөө таних, өөрийгөө нээх, дотоод руугаа аялах. За тэгээд бас энэ ухрах хөдөлгөөн 10-11 дугаар сард болж байхад энэ бол хилэнц болоод таны 1-р гэр бас жинлэрийн ордонд үргэлжилж байгаа учраас таны нэг болон 12 дугаар гэрт үйлчлэх гэдэг нь шүү дээ. Тийм учраас 1-р гэр гэдэг бол та өөрөө бие хүн, тэр бие хүний өөрчлөлт, хөгжил, өсөлт, дэвшил, гадаад төрхөд дөршилт орох энэ төр гэсэн тийм асуудал. За сэтгэл зүйн эрүүл мэнд, нууц талт мэдрэмжүүдийг бол энэ үед их тодор харах, ойлгох, эргэж харах. За энэ эргэж харах гэдэг нь бол тэр салбаруудад болж байгаа зарим нэгэн үйл явдлуудыг эргэж харах, дүгнэх, хаанаа алдсан байна, хаанаа олсон байна. Тэрийг засаж сайжруулах сайн хэсгийг илүү өргөжлүүлж хөгжүүлээд явах гэсэн энэ асуудлыг хөндлөнө л гэсэн үг. За 10-20 дугаар гэр гэдэг нь сэтгэл зүгээс гадна бас сүсэг бишрэл, таны үзэл бодол, ертөнцийг үзэх үзэл энтертэй холбогддог. Магадгүй энэ зарим нэгэн хүмүүст бол одоо тийм spiritual leader гэж хэлдэг юм да. Оюун санааны удирдагч, тийм одоо багш, сүсэг бишрэлийг чинь огт өөр зүгт эргүүлэх одоо тийм хүмүүстэй уулздаг ч юм уу. Эсвэл энэ үеийн хүртэл одоо итгэж бишиж байсан тэр үзэл бодлууд чинь чамд одоо эргэж харах хэрэгтэй болдог ч юм уу. За иймэрхүү. За тэгээд дээрэс нь бас 12 дугаар гэр гэдэг бол буйны үйлсийг илэрхийлдэг. Бас буйны үйлс нийгмийн одоо сайн сайхны тусын тулд ажиллах энэ гэсэн тиймэрхүү сонирхол байсан бол энэ үйл явдлууд дахин сөхөгдөж дахин одоо хуучин харилцаанууд эргэж сэргэх зарим нэгэн одоо харилцааг дуусгах болгох ч гэсэн бас энэ үед ирж магадгүй. Яг бол сугар гарыг энэ үед ухарч байгаа. Ухрах хөдөлгөөнд орж байгаа гэсэн үг. За зарим нэгэн одоо батгцсан сэтгэл зүйн зарим нэгэн асуудлууд илэрч дахиж гарч ирэх энэ магадaltaй гэсэн байна. За ангараг гариг. Ангараг гариг бол таны 10 дугаар гэр 11 дугаар гэрийг дамжин ухрах хөдөлгөөнд. За ангараг гариг бол таны хилцээ ордны удирдагч гариг гэж үздэг. За тэгэхээр оны төгсгөлд бол энэ 10-11 дугаар сард биш 12 дугаар сард болох энэ ангараг гаригийн хөдөлгөөн. За тэр тусмаа одоо ухрах хөдөлгөөн хийж байгаа нь бол ажил одоо амьдрал бүх зүйлд чинь таньда эргэж харах, бас их ачаалттай ажиллах, зорилго төлөвлөгөөгөө дахин төлөвлөх, хамтарсан одоо төсөл дээр 10 дугаар гэрт 10 болон 11 дугаар гэрт өрнөж байгаа учраас хамтарсан төсөл найз нөхөд нийгмийн салбарт хамтарч байгаа төсөл хөтөлбөрүүдтэй анхаарах, төвлөрөх зарим нэгэн асуудал эргэж харах юм шаардлага гарна гэж байна. За тэгэхээр 26 он бол ерөнхийдөө хилцээтэй үед карьерийн оргил төрх өдөр тутмын амьдралаа шинжлэх, өөрийгөө дотоод ертөнцийг хамгаах маш чухал жилээ гэж ингэж гарч байгаа юм байна. За Бархас Садгарагийн нөлөөг оруулж 6 сараас карьертаа ямар нэгэн өсрэлт, дэвшил хийх шин төсөл төлөвлөх юм боломж гарна гэж хэлж байна. За энэ хүрээд хилцээний ордны 26 оны төлөв байдлыг өндөрлөж байна. Энэ хүртэл хамт байсан та бүхэнд баярлалаа. За ингээд дараагийн мэдээллүүдээр эргэж уулзъя. Мэдээж энэ суугийн маань хуваалцаарай,
лайк, share, subscribe хийгээрэй гэж хүсэж байна.